За сайн уу манайхаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн бичлэгээр болохоор та бүхэндээ Сороксан ууланд алхсан тухайгаа ярих гэж байна. Тэгээд энэ удаад болохоор Сороксан ууланд 2 дахь удаага алхаад ирсэн. Тэгээд нодлон 2024 оны 10 сард тампон буюу нөгөө намрын өнгө хувирлын үеэр нэг алхаад тэгээд тэр үед болохоор маш хүйтэн салхитай тэгээд нөгөө үүл мүлтэй ерөөсөө нөгөө нэг байгалийнхаа гоё үзэгдэх орчин ерөөсөө үзэж чадаагүй. Тэгээд 2 дахь удаага энэ өвөл буюу өнгөрсөн өвөл 2 сарын 8-нд алхаад 9-нд бууж ирсэн. За тэгээд Сороксан уул нь болохоор одоо солонгосчуудын алхах хамгийн дуртай уулуудын нэг ийм алдартай өндөр уул байгаа. Тэгээд энэ маань болохоор яг далайн төвшнөөс тэгээд 1708 метрт өргөгдсөн байт юм байлээ. Тэгээд энэ маань яг далайн хажуудалд болохоор ерөнхийдөө нэг далайн төвшнөөс 100 метрээс ахуулаад уулын алхалт эхэлж байгаа гэсэн үг гэж ойлгох юм байлээ. Тэгээд оройн нөгөө нэг хоноглох газараа очиход бит хоёрын маршрутаар бол нөгөө нэг тэр явах хүмүүсийн явж байгаа маршрутаар бол нэг 5-6 цаг алхаад хамгийн урттай хамгийн удаан алхахлаа гэхэд эхний тэр нөгөө нэг хоноглох газар дээр 5-6 цагийн хооронд очих хэрэгтэй байд юм байлээ. Тэгээд бит хоёр болохоор нөгөө мэдхгүйгээсээ болоод ч тэр юм уу нөгөө буруу замаар алхаад орцсон. Тэгээд бит хоёр орой өглөө 10-аас гарсан гэдэг чинь оройн нэг 6 цагийн алдад нөгөө нэг хоноглох газрын маань хүмүүс нь ажилтангууд нь залгаад унсан. Тэгээ яасан бэ? Юу болсон бэ гэд тэгээ нэлийн юм асуугаад тэгээ бид хоёр ингээ буруу замаар нь орсон юм шиг байна. Тэгээд одоо гэхдээ санаа зовлтгүй алхаж байна. Тэгээ гэрэл мэрэлж идэм юм байна уугүй юу гэд айгуу шалгаагаал янз бүрийн асуугаал байсан. Тэгээд тэр өстө нэг уучлаарай ингээд бид тэр мэдхгүйгээсээ болоод маш буруу замаар нь алхах ингээд маш хэцүү замаар нь алхачлаа гэд нэг юм тайлбарласаар хагаад ягаад тэр хүмүүс нөгөө бид тэр л залгаж байна гэхээр өвөл маш их цастай. Тэгээд нөгөө тэр уулууд нь ерөнхийдөө Сороксан уулын хамгийн хэцүү маршрутаар нь алхсан юм билээ. Тэрэнд болохоор зөвхөн 4 сараас ахуулаад өвөл нэг 10 сар хүртэл юм уу юм зуны хооронд л алхах юм хугацаа заасан юм маршрут гэдэг юм билээ. Цас ихтэй үеэр өвөл нь алхаж болдоггүй гэсэн юм маршрутаар нь алхсан. Тэгээд энэ маань үндсэндээ нэг 10 ерөнхийдөө нэг 11 км орчим шахуу алхсан баг шиг байсан тэр өдрөө болол. За тэгээд оройн өдөр нь яг ингээд өдөр нь битэр чинь бас 50 ингээд нөгөө нэг зураг мургаа дараад тэгж амар хол алхуулна гэж бас бодоагүй. Ерөнхийдөө нэг тэр нөгөө нэг хүмүүсийн бичлэг үзснээр бол нэг 6 цаг гарна алхаад 7 цаг эсвэл 8 цаг алхаад орчиндоо гэд бодцсон байсан. Тэгээд нөгөө зураг мургаа дараад ганц нэг бичлэг хийгээд тэгээд алхаж итэл нөгөө өдөр болоод хоолоо идчихээ дахиад алхаж итэл нөгөө буудлах газар маань хоноглох газар маань бүр ерөөс ойртож өгдөгөө амар алхаад байсан. Тэгээ орой болоод ирсэн чинь нөгөө хүмүүс залгаад ард урдаас нөгөө нэг санаа зовоод эхлэхэр чинь ингээд нөгөө сэтгэл түгшээд эхэлт юм билээ. Нөгөө яж хат би ганцаараа биш нөгөө чимкуудтай хамт явж байгаа болохоор зэрэг орой болчоор маш огцом уруу маш огцом өөд цас ихтэй. Тэгээд нөгөө халтарж унах асуудлаас хавлаад маш эрсдэлтэй байсан болохоор зэрэг тэгээд маш айдастай болж эхэлсэн. Тэгээд хэсэг ингээл 30-40 минут орчим амар огцом өксөөр ингээл өксөөлсөн. За одоо ер нь хэдэн километр явж байгаа юм ба гээл нөгөө замаа харангууд ерөөсөө нэг 50-100 метр явцсан. Тэгэл нэлээд огцом уруу, нэлээд огцом өөдөө ингээд нөгөө нэг ойр тэр үед нөгөө нэг ойрд ууланд алхаагүй байж байгаад алхсан болооч тэр маш их хэрэн жоохон шантрах маягтай байсан. Тэгээд буцах гэхээр буцаж болохгүй маш их зам их тоолцсон. 3-4-5 цаг алхацсан тэрнгээр чинь буцаад өсөд уруудаад явна гэдэг чинь нөгөө очихтойгоо ялгаагүй болчихсон. Тэгээд замдаа явсаар агаал нэг юм. Тэгээд тэр хооронд чинь харанхуй болоод тэгээд нөгөө чид ингээд тусгаад алхаж байгаа юм л да. Тэр хооронд нөгөө нэг TPC маань нөгөө TPC шээ нөгөө хоноглох газрын маань хүмүүс амар их залгаад 2-3 удаа залгасан. Тэгээд за битэр юу ч болсон
бити санаа зовоорой битэр ингээд зөв зүгээр ирүүл алхаж байна. Хөл гараа гэмтээгээгүй. Хамгийн түрүүнд тэгж асууд юм байлаа нөгөө. Зүгээрөө одоо яг ямар байдалтай байна? Хөл гар нь зүгээр байна уу? Даарч гин үү? Гэрлэн зүгээр үү гэж асууд юм байлаа. Тэгээ үчсэн бүх юм зүгээр байна. Ингээд битэр яг нэг 8 цагаас 8 цаг 30 минутын хооронд очих төлөвтэй байна гэдэг нөгөө нэг маршрутынхаа замыг харж байгаа цагаа төлөвлөө. Өглөө 11-ээс алхаж эхэлсэн. Одоо хүртэл алхасаар л байна. Очих газар тэнд харагдаж байна. Тэгээд явсаар гад нэг юм очсон. Тэгээд тэр хүмүүс юу анхааруулж ирсэн бэ гэхээр нөгөө 8 цаг гэхэд бүх хүмүүс нөгөө унтах бэлтгэлээ хийгээд орондоо орцсон. Унтахад бэлэн болсон байт юм байна. Тэгээд бид хоёр болохоор 8 дөнгөж өнгөрөөгд очсон. Тэгээд нөгөө маань очсон чинь нөгөө TPC маань хүн торгуул тавина гэд явдггүй замаар нь явцсан гэд. Тэгэхээр нь би шууд нөгөө юу яриад байгаа юм бэ? Бид хоёр мэдхгүй анх удаага алхаж байна. Тэгээд чи энэ замаар чинь 2 3 хүний мөр гарцсан байсан. Мөр дагжил алхаж байгаа штэ гэд тэгсэн чинь наам өрчин болохоор нөгөө юу нөгөө ажилчдынх нь нөгөө нэг ингэж хүн амтан байна уугүй юу энэ тэрэ гэж шалгадаг тийм шалгалтын зам л юм байл л дээ. Тэгээ нэг ганц хоёрхон нэг бүдгхэн зам явууны мөр гарцсан. Тэрийг нь дагаад алхацсан ч буруудаад. За тэгээд тэр оройн 8 цаг 20 30 минутын орчимд очичоод хоолоо галс идэд бид нэг 15-20 минут өгье. Тэр галс хоолоо идчих. Тэгээд гутмтлаа тайлж нэг хонорлох газар руу ороод дуу аль болох дуу баг гаргаад тэгээд унтаад өглөө гараад алхацгааж болно гэд. Тэгээ нэг юм гуйсаар хагаад торгуулахгүй өнгөрөөд нэг юм хэл мэдэхгүй нэ тэр анх удаага алхаж байгаа учраас ингээд цаашдаа анхаарал болгоомжтой алхацъя нэ тэргээд гуйсаар хагаад нэг юм торгуулгүй өнгөрсөн. Тэгээд орж унтаад тэр TPC-ийн тухай болохоор бид хоёр болохоор нөгөө Сорогсон уулын Хвеунгаг TPS гэдэг газар хоноглосон. Тэгээ энэ болохоор юм шинээр баригдсан юм газар юм билээ. Тэгээд шөнө очсон чинь нөгөө өвөл очсон болохоор халаалт нь маш өндөр температуртай. Тэгээд нөгөө шалнаасаа бид хоёр ядаж нөгөө гудсаа жоохон буруу авч явсан билээ л дээ. Нөгөө ийм хийлдэг гуц авч явах хэрэгтэй байсан юм билээ. Нөгөө шалнаасаа ийм жоохон хөндөй маягийн. Тэгээд бид хоёр шууд нөгөө дэвшээд унтчдаг нэг зөвөр нэг энгийн гуцаа аваад явцсан чи доороос халаад тэр нэг жаахан тавгүй байсан. Тэрнээс бол тэр нөгөө Хвеунгаг TPS гэж шинээр баригдсан тийм нөгөө хоноглох газар байсан болохоор маш таалагдсан юм газар байсан. Тэгээд өглөө тэгээд унтчаад өглөө нь 3 гэж босоод тэр чин 4:30 гээл улан даалах бэлтгэлдээ орчиж байгаа. Тэгээд нөгөө өглөө нь нар харах гэж байгаа хүмүүс ингээд маш эрт ингээд нөгөө нэг цуваа олоод алхацдаг болохоор зэрэг хамгийн айлж болох хамгийн түрүүнд нь гарч л алхахгүй болол гэж бодогдоо. Тэгээд маш эрт алхсан. За тэр тэс гараад явчаа. Өглөөний үүрийн 4 цаг 30 минут болж байгаа. За одоо нэг 3 км болсон. Хөнгөн багш байна. Одоо 2.5. Одоо 2.5 км юм байна шүү дээ арай. За ч юм. 2.5. Энэ арай ч юм боо ийшээ идэх хэрэгтэй. Ингээд гараад явлаа да. Өглөө нараа. Бай. 4:30 моч ихэд ирнэ алхаад эхэлсэн байсан баха. Тэгээд алхаад явсараад яг л нөө тэнгэрийн хаяа улаараа л яг ирж яхад орой дээрээ гарсан. Тэгээд амар их салхитай амар их хүйтэн байсан болохоор зэрэг яана нар мандтал ер нь тэсг байгаа гэд нар болохоор нэг 50 минутын дараа ч илүү мантахаар байсан. Цагийг харахаар тэгээд нэг юм гүрээсээр байгаа. Тэгээ бид хоёр яг нэг хамгийн түрүүнд нь гараад очсон болохоор тэр өглөөнийхөө хамгийн түрүүнд нь гараад очсон болохоор зэрэг хүмүүс байхгүй нөгөө хадны нөмөр
амар гоё нөмөрт очиж нөгөө нэг камера зоож гуцаад ивсээд ингээд бэлтгэлтэй ороод авцсан. Тэрнээс бол тэр нөмрөөс гараал ерөөсөө нэг 10-20 секунд зогсоогүй бол ингээл гарын үзүүр хөлдчихгүй бүр амар хүүтэн байсан. Тэгээ нөгөө нэг гар дулаацуулдаг юм уу чи шал нэмэрхүүлээд юм билээ цагаад болохоор зарим нэг тэгээд тэр мэрч өнгөрсөн. Тэгээд халуун цайгаа уугаал халуусаа уугаал нэг юм гүрээсээр хагаал нөгөө нарныхаа зургийг дүрсийг аваад бичлэгээ хийгээл тэгээд нэг ганц зураг арайч нэг юм даруулж аваад тэгэл ерөөхдөө буцсан. Тэгээ буцахтаа харин өстө нөгөө нэг зөв маршрут руугаа ороод алхаж байгаа юм л та. Тэгээд тэр хоорондоо гой зургуудаа дарж аваад тэгээд нөгөө өчигдөр нь өмнөх өдөр нь маш ядарсан. Тэгээд нөгөө хөл цуцсан байсан дээр зэрэг уруу газар руугаа ингээд шууд маргааш нь нэг очиж нэг цаг амарчаад буцаад бууж байгаа болохоор хөл өвдөг нэг жаахан өвдөх хүндрэлэх маягтай байсан. Тэгээд ерөөхдөө бол тэр өдөржингөө ингээд яг гоо ирэх очихын нэг 23 км алхаж байгаа юм. Бишээ нэг 24-5 ч юм уу алхаж байгаа юм. Тэгээд нэг талдаа нэг 12-3 км алхацгаар зэрэг эхний өдрөө бол маш жоохон бухимдаад тэгээд нөгөө нэг амар огцом өөдрөө алхаж байгаа л тэгээд нөгөө явсан замаа харахлаар зэрэг юу ч яваагүй нэг 100-150 м явсан. Тэгээд нөгөө цасант чинь нөгөө тайгын шигдэж орчоод тэгээд нөгөө нэг хэдий тэр нөгөө хадаастай готалтай байгаа ч гэсэндээ хитрхийх ингээд цасант чинь шигдээд өстэй амар хэцүү байсан л та зарим нэг газараараа. Тэгээд тэрэн чинь би ганцаархнаа явж байгаа биш нөө чемкотой явж байгаа болохоор зэрэг би нэгээ татан төлхнө гэл иймэрхүү асуудлууд бас нэлээд байсан. Тэгэл нөгөө огцом хад руу ингээд олсоор буух үед мэд данч тэр бичлэгүүдийг нөгөө нэг тэг сүүлдээ бол нөгөө тийм хэцүү газруудаар нь юу бичлэг хийх мантай болоод явцсан л да харах болоод ингээд нөгөө нэг жоохон төвшээд хитрхийг харах болчихоор шнэ хадтай газруудаар нөгөө гулгаж уунах цогдож инээ тэр институттэйсэн болохоор зэрэг хит их харах болохоос өмнө газ нөгөө нэг амралтын газар руугаа ойртож авандаа гэлстэй алхасаар байгаа л байсан. Тэгээд яг тэр хэсэг бичлэгүүд дааж бичиж авч чадаагүй. Тэрийг гэхдээ энэ 100 явахдаа яг гой тэр хэцүү огцом хадтай огцом өксөөрөөд уруудтай тийм газруудаар нь бичлэг хийж аавна гэж бодож байгаа. Тэгээд энэ удаад 2 дахь удаага алхахтаа бол 10 сард алхасныгаа бодвол ерөнхийдөө нөгөө нар мантахыгаа хараад тэгээд одоо тэр өндөр дээрээс яг далайн руу харахад яг ямар гоё харагддаг юм бэ гэдэг дүрсийг бол явуулсан. Сайхан харж авсан. Тэгээд сайхан цээж дүүрэн амьсгаа аваад одоо нөгөө би чинь битэр чинь нөгөө ингэж боддог байхгүй юу? Нөгөө 1000-аас дээш төвшин ч юм уу гараад ирэнгүүт маш гоё юм салхитай болоод ирлээ. Тэгэхээр зэрэг нөгөө яг нэг Монголын агаараар амьсгалж байгаа юм шиг тийм гоё салхийг ингэж гоё мэдэрж ийн гэж төсөөлж мэдэрдэг. Тийм болохоор зэрэг юу ч болсон энэ өдөр алхахтаа бол зорьсондоо хүрээд тэгээ маш хэцүү. Тэгээ чемкад би өмнөх өдөр нь заа чи маш хэцүү шүү чи нөө жоохон бэлтгэлтэй байгаарай л гэсэн манай хүн гэсэн ерөнхийдөө хэлсэндээ хүрсэн маш сайн авираад ингээд гарсан. Тэгээ учраас Солонгос улсын одоо өндрөөр 3-т ордог. Тэгээд нөгөө тампон буюу өнгө хөврөлтөөр хамгийн ийм нөгөө нэг арамдаун гэж ярьдаг ч одоо юу гэдэг юм бэ? Одоо үцгэлэнтэй ийм уулд орд юм байлаа. Солонгосчууд маш ихээр явдаг намар өвөлтөө. Тэгээд ийм ууланд алхаад ирлээ та бүхэнд энэ бичлэгээр уулзахдаа таатай байлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Ганц сүрэн байлаа.